За бүгдээрээ сайн байна. Happy 24 клубээс ярьж байна. Өнөөдөр 2020 оны 1 сарын 15-ны өдөр биднээс 8-ны өдөр нэг 10 хоногийн лонг хийсэн харилцаагаа дуусгаад шорт хийсэн. 8-д бол шорт хийж үзүүлсэн. Яг хоо алдах магадлалтай байгаа боловч та бүгдэд ойлгохын тулд энэ 8-ны бичлэгийг хийсэн байгаа. Одоо тэр маань ямар үр дүн төрсөн байна? Ашиг алдагдaltaй байна уу бүгдээрээ үзцгээе. За биднээс ямар захиалга тавьсан талаараа эхлээд ярих зүйтэй байх. За 8850 дээр ханш орж ирвэл биднээс 8855 дээр зарна гэсэн юм стоп лосс тавьсан. Ерөнхийдөө бол биднээс нээсэн шорт арилжаа хаагдсан гэсэн үг автоматар. За энэ бол стоп лосс тавьсан байгаа. Take profit буюу биднээс ашигын хязгаараа бол доошоо шорт хийж байгаа юм чинь 6565 доллар дээр хүрэх юм бол арилжаагаа дуусгана гэсэн юм зарах захиалга өгсөн боловч тэр маань биелэгдсэнгүй. Ягаад гэвэл энэ та нар график дээр харж байна. Энэ 14-ний өдөр маш энэ хил бэлцэлтэй волатильны болж өссөн байгаа. Ханш 9500 ороод ирсэн. Энэ яасан гэхээр биднээс энэ тавьсан нэг стоп лоссыг хашаас бүр дээшээ илүү гаргаж авсан байна. 8850 одоо энэ хавьд ч юм уу байж хат ингээд явцсан. Биднээс 8-ны өдрөөс бол арилжаагаа хийсэн. Юу энэ шорт арилжааг нээсэн байдаг. 8 буюу 19 энэ 8248 хавцаа явахт нь биднээс одоо бараг авч хийсэн байгаа. Тэгээд ингээд биднээс стоп лимитийг хаш дэшээ тэрнээс илүү гарсан учраас биднээс арилжаа хаагдсан. Ерөнхийдөө бол алдагдaltaй хаагдсан байгаа. За бид бол лонг арилжаа ихтэй бол нэг 57,000 долларын ашиг харагч ирсэн боловч түүнээсээ одоо нэг 17 энэ дээрээс бүгдээр харъя. Өнөөдрийн бичлэгийг бол их товч хийн. Тэгээд та нар ойлгохгүй зүйл өмнөх бичлэгээс харж байгаа. За энэ арилжааны түүх байна. Энд бол та бүгд харж байна. Энэ хүүг бас сайн анзаараад аваарай. Энэ дээр бол тодорхой хэмжээний хүүгийн шимтгэл төлдөг байгаа. Энэ ашиг алдагдлыг бол энд харуулж байна. За энэ биднээс за энэ дуутлын одоо 8 сарын 8 биднээс ингээд 5014 ингээд 36000 долларын нийт ашигтай арилжаа хийсэн байна. 10, 25, 50 биткойн дээр за энэ шимтгэл нь бол ингээд өгцөн. Ингээд 150,000 долларын ашигтай ажиллаж байсан боловч 8-ны өдрөө биднээс бол 30 биткойн дээр энэ байна. Аа. За 30 биткойн аваад ингээд шорт арилжаа хийн ингээд зах зээлийн таамаг бол тааж чадаагүй гэсэн. Биднээсийн таамагаас дээш ханш бол өссөн унаагүй. Тийм учраас ингээд энэ биднээс 17,000 долларын алдагдлалд орсон байна. За энэ дээр зарагдсан маань байж байна. Ордер ямар ордер тавьсан гэдэг энэ дээрээ үзүүлсэн. За нээлттэй одоо юу аахгүй, ямар нэгэн байрал авсан юм байхгүй. Ингээд хаагдсан гэсэн үг. За хүүн дээр анхаараа та бүгд. Нөгөө нэг хэлчи юм гэсэн бол энэ позишн дээр энэ олж болох ашиг алдагдал. Энэ дээр бол ингээд нэмэх асах хашныхаа таны таасан таамагаас эсрэг зүг явж гэнэ үү, дагуу явж гэнэ үү гэдгээс хамаарат нэмэх хасхыг үзүүлдэг. Яг арилжаа хаагдахад бол тухайн арилжааны одоо алдагдал ашиг нь бол энэ дээр харагддаг байгаа. Жишээ нь энэ дээр trade history дээр байсан шүү дээ. Энэ хаагдсан 17,000 долларын одоо энэ хасах баланс харагдаж байна. Тийм учраас та бүгд энэ гол нь энийг яагаад үзүүлээд байгаа гэхээр энэ futures арилжаан дээр маш их боломжтой тавих хэрэгтэй. Биднээс лонг арилжаа хийхдээ 50 дахин их хөшүүрэг хэрэгжилжсэн бол шорт арилжаа хийхдээ боломжлоод 25 хийцэн энэ ч онсон байна. Ингээд 17,000 долларын алдагдал хасах баланстай гарсан байна. Нийт энэ хоёр арилжааны түнд бол нэг 38,000 долларын ашиг харагдаж байгаа жишээ дээ. За тэгээд хоёр арилжааны үр дүнд ямар үр дүн төрөв гэхээр 50 хэдэн мянган доллароос сая шорт дээр алдаад ингээд 38,000 долларын ашигтай байна гэсэн үг.
Тийм учраас энэ futures арилжаа хийхдээ та бүгд маш их болгоомжтой ажиллах хэрэгтэй. Энэ хөшүүрэг буюу энэ 25 100 150-ыг бол тавих шаардлагагүй. Тодорхой хэмжээнд дээр өөрөө ойлголттой, дадлагатай, туршлагатай болсныхоо дараа энэ гийг тавих шаардлагатай бол ер нь бол шаардлагагүй дээ. Нэг 3-аас 5 хөшүүрэг ч юм уу маржин арилжаа нэг 3-5 дахин хэмжээний мөнгө зээлж арилжаа хийх маягаар ингээд явсан зүгээр болов уу гэж бодож байна. За энэ арилжаан дээр бол та нар бас их сэтгэл зүй хатуу чанга яг тодорхой хэмжээний ойлголттой байж арилжаа хийхгүй бол бүх хөрөнгө алдах боломжтой гэдэг үгнээс энэ бичлэгийг анхааруулж байна. За энэ нэг өдрийн интервалтай график дээр ингээд энэ 9600 7000 гэдэг энэ юу харагдж байна гэхээр арилжаа хийж чаддаг хүмүүс бол энэ одоо криптовалютын арилжаа руу роботоор их орж арилжаа хийдэг болсон байгаа. Тийм учраас их таашгүй тийм барьцгүй учраас та бүгд энэ арилжаа ихтэй их болгоомжтой ажиллах хэрэгтэй. За энэ 14-ийнх байна ингээд. Ийм өндөр савлгаатай орж ирээд бүх тавьсан стоп лимитүүдийг short stop ч нөө long stop limit ч юм уу те stop loss гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Тэрийг бол ингээд арилжааг ингээд хамаад аваад тодорхой хэмжээний их хөнгөтэй их биткойнтэй хүмүүс ингээд арилжаанд оролцоод ашиг хийж байгаа магадaltaй. За энэ түүх дээр бас харуулчих. За энэ хүү байна. За энэ ашиг байна те commission уу энэ шимтгэл дээрээ бас анхаарахгүй бол энэ арай бага ч юм уу нэг 100 150 доллар молор дээр ямар нэгэн биткойн ч юм уу криптовалютаа арилжаа гэхэд бол үүндээ хэдүүлээд бас ашигтай ажиллаж хийсэн ч гэсэн баланс чинь хасах гарах магадaltaй шүү. За ингээд ийм товчхон мэдээлэл өгчий гэж бодлоо. Та бүгд манай клубын сайт эднүсийг ингээд үзээд дэмжиж мэдээллийг авч байгаа бол манай сошиал сувгуудыг subscribe хийгээ, лайк дарах, шеэр хийх ажиллагааг хийгээрэй. Бид цаашдаа криптовалют болон бусад зах зээлийн нэг бол форекс арилжааны талаар мэдээ хүргэхийг зорж байгаа. Манай мэдээллийг байнга авъя. Лайк, шеэр, комментээр бичээрэй. Буруугаа гоцоолгоорой. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр та.